Сайн манайхаа Representative гэмэлж байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ PUBG Mobile дээр хэрхэн үнгүй юус явах вэ талаар ярилцуулна. Тэгэхийн тулд хэдүүлээ эхлээд Mobicom-ийн утасны дугаартай авах хэрэгтэй. Тэр Mobicom утас чинь нэлээд олон нэгжээр цэнгэлэгдсэн байж ер нь бол юус явах баттай болно. За яаж юус явах вэ гэвэл өөрийнхөө татдаг аппликейшн дугаар нь би энэ шууд оруулаад ирлээ. Энэ Candy Fake гэсэн байна. Өөрийнхөө App Store юм уу, Play Store тэрүүгээр ороод Candy Fake гэсэн аппликейшнийг энийг хайна. Тэгэхээр ийм аппликейшн гарч ирнэ. Энийгээ татна. Би аль хэдийнэ татсан байгаа болохоор шууд орууллаа. За тэгээд би шууд ингээд юу яачлаа. Аккаунт дээр оруулсан болохоор за ээж аккаунт гаргаж та нар яаж аккаунт нэхээ үзүүлээ. За тэр дээр нэвтрэх гэсэн юм гарч иж байна. Тэрэн дээр дараад бүртгүүлэх гээд хамгийн баруун доод ууланд байгаа. Тэрэн дээр дарсныхаа дараа өөрийнхөө утасны дугаараа игээд ардаас нь өөрчн баталгаажуулах код идэр өгнө. Тэрийг хийсний дараа пассворд идрээ игээд оруулна. Тэгээд за би энэ өөрийнхөө кодыг идэв. За тэгснийхаа дараа өөрт чинь хэрэг Candy Fake юу вэ? Money dance вэ гэдэг чи харагдана. За би энд үлдэгдлийдээ хаацсан. За тэлээ. Надад бол одоохондоо 6400 байна. Би ер нь 12000-аар юу авсан? Steam дээр маркет авсан. За тэгээд ямар тоглоомнуудыг бол цэглэж болох вэ гэдгийг харуулъя. Тэгээд тоглоом цэглэлт гээд би шууд яачлаа. Энэ тоглоом цэглэлт гээд тэр баруун доод булангаас яг дээр байгаа. Энд дээр дарна. Дээд даач ороод өөрийнхөө хүссэн тоглоомыг цэглэж болно. Mobile Legends, PUBG Mobile, Steam гэх мэт хэрвээ зарим өөр энэ Block Mango, Be the King эдгээр тоглодог бол яг эднийг бас цэглэж болно. За би бол та хэдэд ер нь бол PUBG Mobile гэж заажсан байна. Тийм учраас PUBG Mobile руу ороод за өөр чи хэрэг мөнгө байгаагаас шалтгаалж авна. Хэрэг 69-ийг авахыг хүсвэл 2754-г даасан чинь байх хэрэгтэй Candy чинь. Хэрэг 325-ыг авахыг хүсвэл 13750 байх хэрэгтэй. 660-аар RP идэр нээдэг болохоор 27500 байсан дээ гэж бодож байна. Хэрэг энэ их мөнгө байхгүй байвал мэдээ цэглэж болно л доо. Цэглэх гэсэндээ дараад өөрийнхөө хүссэн дүнгээ одоо жишээлбэл 2000 ч юм уу те хүссэн дүнгээ энэ банкны аппликейшнуд гэсэн эдэртээ дараад авч болдог байгаа. Хэрвээ өөрөө данстай банкны данс эдэртэй бол шүү дээ. За ер нь тэгээд зарим Mobicom барьдаг хүмүүсүүд өөрт нь нөгөө Candy байнга нэг завсаар агаад нөгөө Candy-ийн мөнгнүүд нь ихсээр байдаг. Тэрийг мэддэг болохоор би та нарт зааж гэж бодлоо. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Баяртай.